За бүгдээрээ сайн байцгаана уу байна. За одоо React-ийн framework routing гэсэн ойлголт энэ явж байна. State hook гэх ойлголтыг нэлээд үзэх болоод одоо энэ бол лекцийн маань 3 дахь хэсэг нь байна. За React framework-ууд гэж юу вэ? Мөн түнчлэн яг ажуулдруудад яагаад нийтлэг тэднийг хэрэгэлдэг вэ гэсэн сэдвээр онлайн класс нь ярилцах юм байна. За энэ хүртэл та React-ийг хэрэглэгчийн харагдцыг бүтээхийн тулд ашигласаар ирсэн. За хэрвээ та нэмэлт функц routing нэмэлт функцүүд нэмэлт фичерүүд та нэмэхийг хүсвэл яах вэ? Жишээлбэл routing байна гэж байна. React router дээр та ингээд 3 дахь талын санд импортлох хэрэгтэй болно. Энэ нь болохоор өөр харагдц зориулсан тэр хоёр харагдц донд ингээд шилжих боломжийг олгоно гэж байна. Гэхдээ за full stack application-ыг та ингээд хийх бол танд юу тохиолдох вэ гэж байна. Front end-ийг бол Node React-аараа бол хийж чадна. Сайн хийж чадна. Node бол special back-end logic-оо та хийж чадна. Та ганцхан ингээд JavaScript тэгэл бол үлднэ гэдэг чинь. Бусад та ингээд хэлийг ашиглаж болохгүй гэж юу гэж юм. Жишээлбэл Go хэл байна. Python, Java гэх мэтлийг хэрэглэж болохгүй юу гэж юм. Тэр бол бүгд байж болох сонголтууд юм гэж байна. Тэгээд ер нь бол React framework ашиглахын оронд энэ оронд нь React framework ашиглах хэсэг тохиол байдаг гинэ. Бүгд боломжтой сонголтууд боловч та React-ыг ашиглахыг хүсч болно гэнэ. React framework-ууд нь жишээлбэл routing тэгээд дүрс оновчлол тэгээд өгдөл татж авах болон баталгаажуулах гэх мэт олон зүйлсүүдийг өөртөө багтаасан байдаг. Энэ нь тусдаа та front-end, back-end application-ууд тодорхой нөхцөлд та ингээд салгах хэрэгтэй болно. Тодорхой хэрэглээний тохиолдолд тусдаа урд болон арын програм тохируулах шаардлагагүй гэсэн үг юм аа. За тэгвэл Next.js дээр төлөвлөгөө аваад үзвэл React framework нь илүү алдартай гэж. Next.js-ийн үндсэн давуу тал нь үндсэн болон онцлог нь файлын тогтолцоонд үндэслэн чиглүүлдэг гэсэн үг. Жишээ нь та
одоо түрүүний хэлсэн категори гэдэг фолдер дотор категорийн product ID гэдэг байх юм бол яг тэр одоо чиглүүлгээр нь тэр файлын бүтцийн дагуу чиглүүлгийг чинь эхлээс нь одоо маш ойлгомжтой болсон л доо. Хаана бичсэн кодыг хаашаа импорт экспортлоод хаана ямар замаас татж авч байгааг та бүгдийг ойлгох шаардлагагүй гэсэн. Next.js-д энэ чиглүүлэх тогтолцоо нь эрчимтэй чиглэлүүд тэгээд зэрэгэлдээ чиглүүлэг чиглүүлгийг удирдагчид зохицуулагчид дахин чиглүүлэгчид тэгээд internalization гэж юм. За интернализац болон өөр зүйлсд ингээд энэ ингээд тогтолцоо чиглүүлэх тогтолцоонд нь байждаг гинэ. Next.js-д. За энд нэг жишээ байна. Дурын хүсэлт удирдагч үүсгэх жишээ байна гэж. За хүсэлт гэдээ ярьж байгаа request. Энэ маань болохоор get байж болно, post байж болно, put байж болно. Одоо update байж болно тий. Тэгээ нэг бүрүүд төлөвлөлт байдаг шүү. За Route.js API гэсэн тэр хаягт болохоор та энийг ингээд ийм байдлаар үүсгэж болно гэж. За Next.js өөр том давуу тал нь automatic image and font optimization гэнэ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Next.js-ийн өөр нэг онцлог нь автомат зураг болон үсгийн оновчлууд байдаг нэ. За энд нэг жишээ байна нэ. Image гээд бүрэлдэхүүн Page.js дотор байгаа гэж юм. Тийм байна. За image-ийг эндээс энэ араа Next-ийн built-in component гэсэн тийм. Тийм байна. За image бүрэлдэхүүн нь уламжлалт одоо HTML image гишүүнийг өргөтгсөн хэлбэр юм гэж юм. Энэ нь хэмжээг нь илүү оновчлоод хуудсыг илүү түргэн ачааллах боломжийг өгдөг. Энэ нь имижүүд нь зөвхөн тэр харагдах фонт цуглууд руу зөвхөн нэвтрэх үед л ачаалдаг гинэ. Тэгэд энэ имиж бүрэлдэхүүн нь автоматар маш зөв хэмжээтэйгээр юу болгон дээр төхөөрөмж бүр дээр үйлчилж чаддаг гинэ. За Next.js-ийн эдгээр цөөхөн онцлогуд нь тэр цөөхөн онцлогуудыг дурдж байгаа ч гэсэн маш бат бүх full stack application хийж зориулсан олон онцлогуд байдаг. За React framework шиг Remix гэд бас байдаг. За Remix нь ижилхэн чадвартай орчин үеийн
full stack application-ыг байгуулах эзлэхэн чадамжийг баталсан байдаг гэж. За JavaScript some framework Landschaft гэнэ. Landschaft үргэлж тогтмол шинжилгэж байдаг гэж хөрсөөр нь болдгоо. Энэ бол чухал аль одоо фреймворкийнх нь давуу болон сул талыг нь суралцаад явах боломжтой талнаас нь зайлсхийхийг мэдэх маш чухал гэж. За одоо асуултанд хариулцгаая. React framework-ийн жишээ гэж. Next.js. Laravel чинь юуны PHP гэх, Django чинь Python гэх, Spring чинь Java гэх юм аа. За React framework-ийн онцлог аль нь биш вэ гэж. Automatic CSS гэх юм. За Next.js image бүрэлдэхүүнтэй ажиллах зарим ач тус юу вэ? За энэ бол худлаа шүү. Ингээ бүх юм нэг хэмжээг томруулаад байвал тэр чинь үр ашигтай хурдан ажиллаж чадахгүй. За энэ үнэн шүү. За энэ худлаа шүү. За ингээд бүгдээрээ React Framework Dependency Management Tools сэдвийн лекцийг судалж дуслаа. Түр баяртай.